За сайн байцгаана уу. За өнөөдрийн хичээлээ би зөвхөн өмнөх үздсэн үсгээ үргэлжлүүлэн үзэх болно. За өнгөрсөн хичээл дээр S иш үсгийг авч үзсэн. За S иш саашаа авсаг гэд өөрөөр хэлбэл ингэж яагаад ихшгээр ардлал нь ингэж заавал амжуулж хэлдэг вэхээр бүх гэгүүлэгчид маань араасаа 7 гişгээр эхэн дунд хадагт амилдаг учраас шаа толгой төсөг, саа толгой төсөг гэх мэтэр гэж үеэр нь авч үздэг. За өмнөх дугаар дээр бид энэ хэсгийг авч үзсэн. Өөрөөр хэлбэл S үсгийн махбод дээрээс энэ шил болон ном бичих юм бол энэ иш үсг болно гэдэг. Энэ байдлаар хизээ эсээсээ ялгаж ишээ ойлгохгүй гэдэг талаас нь авч үзсэн. За тэгэхээр өнөөдрийн дугаар дээр хоёр дахь хувилбарыг нь авч үзье. За хоёр дахь хувилбар болохоор энэ S үсгийн махбод дээрээс ард нь хоёр тусал тавьсан байдал. За тэгэхээр энд Т, Ц, Ч, З, Ж, иш эдгээр гэгүүлэгчүүд бол араасаа дандаа ихшиг авдаа гэж авч үзсэн. Тэгвэл эдгээр гэгүүлэгчд маань энэхүү ихшгүүдийг авахдаа ямар замаар авдггүй гэхээр энэ эхэнтгтэй дундх нь дундхтай дундх нь адгийн 3-ыг авна гэсэн. Энэ замаар авна гэсэн. Өөрөөр хэлбэл энэ 6 гэгүүлэгч маань үгийн адагт байхгүй. Яагаад байхгүй вэ гэхээр энэ 6 гэгүүлэгч маань дэвсгэрэлтгүй үсгүүд. Ямагт ардаа гიშгтэй байдаг үсгүүд. За тэгэхээр энэ замаар энэ S үсэг иш үсэг эхэнд орж байгаа хэлбэр дунд орж байгаа хэлбэр адагт орж байгаа хэлбэр байхгүй. Хэрвээ байх нөхцөлд энэ маань бол дэвсгэрдэг хэлбэр болно гэсэн үг. Тийм учраас эхэнд ордог хэлбэр маань энэ эхний 4 хэлбэрээ аваад за энэ замынхаа дагуу ингэ нийлүүлж үчээ. Энд цаашаа за ингээд ард нь 2 туслаа. Ард нь 2 туслаа тавина. За ингээд энд за мөн бас энэ хэлбэрийг гаргаж илээ. За мөн бас 2 туслуудаа. 2 туслууд. Энэ 2 тусал маань угтаа бол нэмэлт тэмдэг гэсэн үг шүү дээ. Нэмэлт тэмдэг гэсэн. Тэгэхээр нэгэнт үг өчөж байгаа л ерөнхий үгнийхээ махбодыг нь бүгдийг бичснийхээ дараагаар тэр туслаа дээрээс нь аваад нэмэлт тэмдгүүдээ дээрээс нь аваад тавьдаг ёстой. За энэ хэлбэр шоо дунд шоо үгийн адагт. Үгийн адагт. За энэ хэлбэр шөөгийн дунд үгийн адагт. За тусал тавиг байхад энэ маань бол S байна гэсэн үг шүү дээ. Тусал тавьж аж иш болно гэсэн үг. За тэгэхээр бид өнгөрсөн хичээлийн үргэлжлэл болсон иш үсгийг хоёр дахь хувилбараар нь эхэн дунд хадагт байдлаар нь нуруугаар холбон бичээд гаргаад ирлээ. За тэгэхээр энэний бичлэгийн хувьд бол S үсгтэйгээ адилхан өнгөрсөн хичээлээр үзсэнтэй адилхан хизээ яаж энэ иш үсгийг ойлгох вэ? Яаж нөгөөдг энэ хэлбэр хоёрыг салгаж ялгаж ойлгох вэ гэдэг энэ асуудлыг авч үзье. За энд ийм үг байна гэж үтэй. Шар гэсэн үг байна. За энэ шар гэдэг үг маань энэ янзаар бичигдэж болох уу гэдэг асуудал. За бас болно. Шар гэсэн үгийг энэ янзаар бичье. За тэн дээр шар гэсэн үгийг бичгээд Сира. За энэ сира гэд ингээ бичих юм бол энд болохоор бол юу болж ийн гэхээр сэр За сира. За энэ ямар үг болох вэ гэхээр шар гэсэн өнгө бол. Шар гэсэн өнгө бол. За гэтэл бид нэр ахаад бас нэг шар гэсэн үг гараад ирлээ. За тэр нь ямар шар байх вэ гэхээр сира гэдэг. Энэ сүүлтэй. За энэ сүүлтэй сира
Сера гэдэг. Энд болохоор салангад байгаа учраас салангын тэмдгээс зураас тавьсан байгаа шүү. За энэ ямар шарав гэхээр бол энэ одоо ингээд шар гэсэн үг нь мөн. Гэхдээ энэ болохоор бол одоо мах шар, хайрч болгох шарах гэдэг. Энэ шар болчихно. За тэгээд ирэхээр энд бид яасан гэхээр өөр цаана зөндөө олон шар хэрэгтэй болсон. Ямар шарууд хэрэгтэй болж байгаа гэхээр энэ шарыг юу гэж ойлгох вэ гэхээр нэгдүгээр шар шувууны шарыг яаж үздэх юм болоо. За мөн одоо тийм ээ шар өвчний шарыг яаж үздэх юм болоо. За ингээд шар өхрийн шарыг яаж үздэх юм болоо. Шар хийх дуу чимээ гэдгийн шарыг яаж үздэх юм болоо гэд. Энэ олон шарууд одоо ингээд бас ингээд одоо хүлээж шít. Тийм учраас энийг яаж үздэх вэ гэхээр энэ дүрсээ тавиад за ингээд энэ шар болж байгаа. За тэгэхээр энэ шарыг бид юу гэж ойлгох хэрэгтэй болж байгаа нөхөр энэ хоёр тусалтай энэ шарыг юу гэж ойлгох хэрэгтэй болж байгаа нөхөр тухайн энэ нэгдүгээр аргаар тэмдэглэдэг энэ хэлбэрээр бичгээр яг нөгөө бидний хүсэж байгаа шар өхөр. За тэгээ нэг шар шувуу гэдгийг шарыг илтгэж чадахгүй болох нь шүү дээ. Заавал ингэж биччихэж л энэ мах шархын шараас одоо шар өнгөний шараас ялгаатай тийм утга илтгэх гэж байгаа шүү дээ. За шар шувуу гэдгийг өчгөж байгаа хүн энэнгээр өчгөх юм бол болохоо ойлгох нь, энэнгээр өчгөх юм бол өнгө болчих нь. Энэнгээр заавал өчөж шар шувуу гэдэг нь гарах нь шүү дээ. Тийм учраас эдгээрээс хэлбэрээр утга ялгахын төлөө энэ хоёр тусалтай энэ хэлбэр одоо тийм бусдаасаа ялгахын төлөө нэмэлт одоо тэмдгээр одоо тэмдэглэсэн иш үсэг болж гарч ирсэн гэж энийг тэгж ойлгох хэрэгтэй. За мөн одоо бид хошин шог үзье гэд. Хошин шог ийм байна гэж бодъё л доо. Хошин шог. За тэгэхээр хошин шог гэдгийг бид Г үсэг үзээг байгаа. За Г үсгийг болохоор ингэж бичдэг. Г үсгийг. За гэтэл бид нэгдүгээр аргаар нь бичье. Энэ хошин шог гэдэг нэгдүгээр аргаар. За нэгдүгээр аргаар нь ингэ бичгээр ийм болно. За ингэж бичлээ. За тэгээд ирсэн чинь энэ болохоор шиг гэдэг. За шиг гэдэг нь юу гэсэн үг вэ тийм ээ? Ах шиг, дүү шиг, аав шиг гэдгийн адилтгалын шиг гэсэн үг болсон. Өөрөөр хэлбэл бид нэр хошин шог гэдгийн шогийг бичих гэж байж шиг гэдэг үг өгчлээ. Тэгвэл эндээс шог гэдэг үгийг одоо яаж бичих ёстой вэ гэдэг энэ асуулт гарч ирж шог гэдэг үгийг. За тэгвэл шогийг яаж бичих вэ гэхээр ишээ бичлээ. За энэ эс үсгээ бичлээ. Энэ одоо бол сог гэсэн үг байгаа шүү дээ. Сог гэсэн үг байгаа. Тэгвэл одоо согоо энд нь хоёр тусал тавьж ээж шог болж яана гэсэн. Тэгэхээр бид нэр хошин шог гэдэг үгийг бичих гэж байгаад нэгдүгээр аргаар бодсноо шиг болчихсон. Тэгвэл энэ шигээс хэлбэрээр утга ялгахын төлөө энэ хэлбэрийг бас гаргаж ирж байна гэж. Ингэж бодох хэрэгтэй болж байна. За тэгэхээр энэ хоёр тусалтай иш гэдэг маань л бусад хэлбэрээс ялгахын төлөө гарч эхэлнэ. Мөн одоо бас үндсэн ер нь энэ хэлбэрлүү шилжүүлчих юм бол тухайн хэлбэртэй ойролцоо үг болох гэдэг байгаа учраас тэрнээс одоо зугатаалгаж бас энэ хэлбэрээр бас бичиж тэмдэглэх гэсэн. Тийм хэлбэр байна. За энд нэг зүйлийг тайлбарлая. Та бүхэнд бол энд гайхчихж магадгүй. Энэ хоёр тусалтай ишийн араас энд игийн шил бичлээ. Тэгэхээр энэ иш үсэг болгосон тэмдэг нь энэ байж байна. Бас энэ одоо энэ хэлбэрийн араас нөгөө и бичгээр бас одоо ингээд энэ тусалгүй байх үед нь одоо ингэж и бичиж иш болгодог хэлбэр байж. Тэгэхээр энэ хэлбэрийг хоёрын хоёр байдлаар нь ингэж хэрэгжилж ашигладаг юм уу гэсэн энэ асуудал гарна. Энэ ингэж. За тэгэхээр энд одоо нэг үгэн дээр л ийм байна. Түүнээс бас өшөө үгэн дээр бол байхгүй. Тийм учраас энийг ойлгуулъя. Ингээ бичсэн байна. Энэ бол одоо жишээ баримтлагын жишээ. За одоо нэг тоо бодчоод дахиад энэний дагуу дахиад нэг тоо бодоо хэмээл энэ жишээ гэдэг үгнүүд энэ байж гэнэ гэсэн. Жишээлбэлтгийн одоо тэр үгний одоо жишээ гэдэг үг. Харин энэ хоёр тусал байхгүй ийм бичжээ. Энэ за тэгвэл энэ болохоор бол жасаа. Одоо жасаа гэдэг одоо тамга жасаа одоо тийм ээ эртний одоо төрийн байгуулалт хэрэгэлдэг байсан тийм ээ. Тамга жасааны газар гэдгийг тэр жасаа гэдгийг одоо ингэж тусалгүйгээр бичиж энэний хоёрыг эсэргцүүлж ингэж утга ялгасан байх шийдтэй. За тэгэхээр бид энэ хоёр тусалтай иш үсгийг хэзээ яаж ялгах вэ гэхээр энэ хоёр тусалтай хэлбэр байх юм бол үүний араас хизээч и байхгүй гэж ойлгоо. И байвал энэ үгнээс өөр одоо
олон байхгүй. Энэ үгнээс өөр олон байхгүй. А энэ харин и бичихгүйгээр бусад одоо энэ шүүд гэдэс одоо гэдэс шил бичсэн байх юм бол энэнийг тухайн үгийг иш гэж ойлгох хэрэгтэй бол заавал ард талд нь гэж хоёр тусал тавьж бичдэг юм байна гэж ингэж ойлгоорой. За, хоёр тусалтай иш үсгээр хэдэн жишээ бичиж уншиж тайлбарлая. За, шав гэдэг үг энд байж байна. Шав гэдэг үг байж байна. За, шав гэдэг үг байхад энийг одоо бол та хоёр янзаар бодох нь шүү дээ. Хоёр янзаар бодно гэдэг нь юу гэсэн үг гэхээр л тэнд байгаа одоо иш үсгийн араас и бичих үү? Эсвэл хоёр тусалтай иш үсгээр бичих үү гэдэг. Иш үсгийн араас и бичгээр одоо шивч гэдэг юм уу? Одоо өөр утга руу илтгэх тийм үг рүү шилжих гэдэг байгаа учраас энэ шав гэдгийг яадаг вэ гэхээр л ша б гэдэг. Ша б гэдэг энэ шав. За, мөн одоо энд ингээд шашин гэсэн үг байна. Шашин гэсэн үг. За, шашин гэсэн үг байхаар энийг ингээд шууд бас нөгөө нэг иш байгаа л энэ ишийг бичихгүй шууд энэ А-г бичихгүй шууд И-гээр бичээрэй гэж хэлсэн баг. А тэгээд ирэхээр энд нэг зүйл байгаа. Энд нэг иш байна, нэг иш байна. Энд нэг иш байна. Ингээд хоёр иштэй дунд нь байгаа их шиг байх юм бол энэ хэлэгдэж байгаа их шиг яг тэр чигт нь бичих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид одоо ингээд энд бас одоо ингээд шош гэсэн ингээд үг гэж байна. Шош. За, тэгэхээр энэ хоёр үгийг одоо шууд тэр хэлбэрийн одоо эхний хэлбэрээр бичиж ерөөсө болохгүй. Шашин гэж явах юм бол за, шашин, шашин. За, энэ хоёрдугаар дорж байгаа иш үсг болохоор л ардаа игээ авчна. А энд одоо хэрвээ ингэж игээр өчгөн бол шишин гэд шашин гэдгээс шал өөр хэлбэрлөө шилжиж явах шатэ. За, шош гэж явах юм бол игээр өчөхгүй энийг оогоор бичээд энэ. За, тэгэхээр бид юу гэж ойлгох вэ гэвэл энэ тэргүй үед байгаа гişгийг одоо хоёр эхний болон одоо язгуур хэлбэрт байгаа тэр тэргүй үеийн гişгийн ард талд байгаа тэр хэлбэр хоёрыг гүйгүүлж ижил байх юм бол тэргүй үеийн гişгийг нь хэлж байгаагаар нь бичнэ гэж ингэж ойлгоорой гэж өмнөх хичээлд бас үздсэн байгаа. За, энийгээ эргэн санаарай. За, тэгвэл өшөөгөр яагаад ер нь энэ хоёр тусалтай ишийг бичээд байдаг юм бэ? Шал гэсэн үг байна. Шал. За, одоо энэ шал болохоор шатрын одоо шал гэдгийн шал. За, тэгж байна гэж бодох юм бол энийг хэрвээ игээр бичих юм бол шил гэдээ болчихно. Тэгээ шил гэдэг нь одоо ингээд уулын шилж гэдэг юм уу эсвэл одоо цонхны шилж гэдэг юм уу тэрлүү одоо шилжчих учраас энэ шалыг яах вэ гэхээр л хоёр тусалтай ишээр ингээд бичнэ. Тэгэхээр бид нэр энэ дээр нэг зүйлийг л харах хэрэгтэй. Хоёр тусалтай иш гэдэг үл ер нь энэ игээр бичих тэр хувилбарыг одоо бичгээр өөр рүү шилжиж магадгүй учраас тэгж одоо хоёр санаа гаргахгүй нэлээ ингэж хоёр тусалтай ишийг хэрэгэлдэг юм байна гэд. За, ингээд за А-гаар нэлээ олон үг авлаа. О-гоор авъя. Шор гэсэн үг байна. Шор. За, энэ одоо өвсний шор гэдгийн шор шүү дээ. За, тэгвэл энийг одоо игээр бичээд тийм ээ? Игээр бичээгээд игээр бичье. За, тэгэхээр одоо бид хараараа ши тийм үү? Ингээд тэгээд эрээ ингээд бичлээ. Эрээ бичлээ. А гэтэл энэ ийшээ өсөрдөг гэж бид нэр өмнөх хичээл дээр заасан. Ингээд биччихээр энэ юу гэсэн үг болчих вэ гэхээр энэ шүр гэсэн үг болчихлоо. Шүр гэсэн үг. Одоо эрдний одоо шүр сувд гэдгийг шүр гэсэн үг болчихлоо. Тэгээд ирэхээр энд яах ёстой вэ гэхээр энийг шор гэд өвсний шор гэдгийн шорыг заавал хоёр тусалтай ишээр бичих ёстой байна гэж. За, тэгэхээр энэ хоёр тусалтай иш гэдэг маань л энэ үндсэн хувилбараар бичих гэхээр тэр үг маань өөр үг болох эсвэл өөр үг болж андуурагдах тийм тохиолдолд хоёр тусалтай иш гарч ирдэг юм байна гэсэн энэ санааг та бүхэн ойлгож байгаа хаа. За, жишээлбэл бас ингэ шол гэж байна. Шол. За, шол хийх чимээ гэж. Шол хийх чимээ. За, тэгвэл энийг бас одоо ингээл энийг шууд өгөө. Иш болгож ингээд игээр бичээд ингээд бичээг үл тийм ээ. Одоо энэ бол шил гэдэг. Одоо шил гэсэн. Одоо энд ямар нэгэн одоо О-гийн утга байхгүй шүү. Игээрээ ингэж утга нь илтгэж явах шээ. Тэгж ирэх юм бол одоо тийм ээ. Шол их дуу чимээ. Одоо энэ усны шол их дуу чимээ гэдэг юм уу.
ийм байх юм бол энд ингээд шууд хоёр тусалтай ишээр ингэж бичих жишээ тийм. За өөр шүл гэсэн үг байна. Шүл. За тэгэхээр бид нэр иш үсгийн араас о орсон байна, а орсон байна, ö орсон байна. За ингээд шүл гэсэн үг байх юм бол одоо хоолны шүл гэдгийн шүл шүү дээ. За ингээд энийг шөө лүү гэж чинь. Шөөлөө гэж чинь. Яагаад ингэж бичиж гэхээр энэ нөгөө иш болгоно гэл энэ өөгөө бичихгүй болгоод бичих юм л энэ маань бас өөр өөр шилжих гэдэг. Тийм. За өөр за нэг уртаг үчи бид нар яагаад хөр жишээнүүд маань нэлээд одоо явцсан хүрээнд авахгүй болохгүй байна. Ихэнх үсгүүд одоо энэ иш үсгтэй хамт бол үзээгүй үсгүүд маань иш үсгтэй хамт жишээ болох гэдэг байна. Тийм учраас үдсэн үсг дотор за энэ шамбарам гэдэг. За энэ шамбарам гэдэг өвчний нэр байна. За энийг бол одоо шууд одоо ингээд ши гэлгүүгээр ша гэдэг энэ үеэрээ ингэж гаргаж үзснийг ингээд та бүхэн хараарай. За тэгэхээр иш үсэг маань өөр ийм тохиолдлыг ерөөсөө бид авч үзсэнгүй. Энийг бол одоо бүгд ойлгож байгаа болов уу гэж бодож байна. Яагаад гэхээр энэ иш үсгийн араас и орно. Бид нэр ийгээс бус экшгүүттэй тохиолдлыг л одоо жишээгээр авч үзэж байгаа. И орсон нөхцөлд яах вэ гэхээр яг хэлэгж байгаа тэр гიშгэ хвчээд энэ. За шин гэдэг. За тэгэхээр өмнөх хичээл дээр нэг зүйлийг авч үзсэн. Нэг зүйлийг авч үзэхдээ юу гэж авч үзсэн гэхээр бид одоо ингээд үсэрдгийм байна. Тэрийг ойлгоод аваач. Өөрөөр хэлбэл бид нэр дандаа дээд талтын толгой дээр нь эхлээд ингээд кирилл үсгээрээ хадаж өгөөл түүнийг одоо шууд яаж монголчтойгоо уйж холбож одоо ойлгох вэ гэдэг. Тэгвэл энийг ингэж ойлгосон. Энэ үг чиг. За тэгвэл бичихгүй бол энэ юу болох юм гэхээр ши гэсэн үг болно. Тэгвэл бичээгүй энэ хооронд руу үсрэнэ. Энэ нэлийн ард руу үсрэнэ. За тэгвэл одоо ши лүү болно. За тэгтэл одоо хүн амьтны одоо тийм ээ амтнаас гарч одоо бүх шингэн зүйлсийг одоо эсээр хөвчлэн төгсөж байгаа. За тэгэхээр одоо юу гэсэн үг вэ гэхээр нус гэвэл нису тийм үү, цус гэвэл чису, шүлс гэвэл шүлсу, за ус гэвэл усу гэд тэр бүх шингэн зүйлсийг суусуу төгсгөлтэй өчтдөг. Тэгээд тэрийг одоо ерөнхийдөө мэдчих юм бол энэ шүлс гэдгийн төгсгөлийг болохоор суусуу гэж үчнэ. Харин яагаад гэвэл шүлс гэхэд энд тийм ээ кирилл өчгөөр энд одоо ямар нэг их шиг өчөхгүй байхад яагаад энд бичсэн гэвэл энэ бичээгүй энэ иш үсэг болгож байгаа и үсэг энэ бичээгүй үг энэ хоёрын дундаа ингэж үсэрч ордоо гэд энэнгээр ингэж авч байгаа маа. Тэгээд ингэж ухаарч ойлгох хамгийн чухал юм ба. Тэгэхээр бид нэмээ ямарваа нэгэн үг харангуудаа шууд түүнийг би нэгэнд бичиж үзээгүй анх удаа очирч яах гэж бодхоосоо илүүгээр энэ зүй тогтлыг мэдчих юм бол эн чинь ямар зүй тогтол вэ гэдэг толь харалгүйгээр олон үгийг зөв бичих тийм болцоол бүрдэх юм байна. Тийм учраас та бүхэн энэ одоо зааж байгаа энэ арга зүйн дагуу цааш нь одоо сайн одоо өөрийгөө ажиллаж ухаарч ойлгохыг хичээгээрэй. За бид одоо эс иш үсгээ хоёулангийн нийлсэн байдлаар утга хэсэгт оруулж бичлээ. Тэгэхээр сүүлийн 2 дугаар эс иш үсгийн талаар авч утсан байгаа. Эс үсэг маань дэвсгэр үсэг, иш үсэг маань дэвсгэрэлт үсэг. Гэвч үсгийн махбат нь өөрөө л дунд энэ хэлбэртэй, эхэнд болохоор энэ хэлбэртэй. Тэгэхээр эс үсгээ хизээ эс үсэг гэж ойлгох уу, иш үсгээ хизээ иш үсэг гэж ойлгох уу гэдэг талаар 2 цуврал хичээлээр нэлээд дэдэрэнгүү тайлбарлсан. За одоо ингээд утга хэсэг. За сүү гэдэг үг. За сүү гэдэг үгийг та бүхэн мэдж байгаа. Кирилл үчгээр сүү гэд 2 үү ингэж өчтдөг. За гэтэл энд болохоор сүү гэдэг үгийг одоо сүн гэж өчтдөг. Сүн. За тэгэхээр энэ үгийг үл цээжлэх ёстой. Энэ үгийг юу гэж цээжлэх вэ гэвэл ганцхан үү ихшгээр 2 урт үг илэрхийлдэг тийм одоо үг байна гэж. Тэгэхээр ийм нэг одоо 40 хэдэн үг байна. Тэрний одоо үү дээр байгаа хэлбэрүүл энэ сүн гэсэн үг байна. За сүүний гэхээр бид энд сүүл эн үсгийн араас хариалахын тялгалын одоо и гэдэг
одоо 61 гэж хэлдэг. Тэр хэлбэрийг одоо энэ хэлбэрээр бичдэг гэдгийг мэдж байгаа. За 61 бас энэ эмүгийн 2. За тэгэхээр сүүний саба. За сав гэдэг. Ямар нэг одоо сав суулганы савыг бол саба гэж чинь. Саба гэж чинь. За тэгэхээр хэдийгээр одоо энэ ингээд ба гэж хэлж байгаа ч гэсэн энэ адагторж байгаа энэ хэлбэр бол орчин цагийн Монголны вэтэй ижил одоо утгаар ойлгохтойг. За сумын сумуугийн экшэр төгсгөөр гэвлэгчээр эхэлсэн ийн гэдэг хэлбэр байна. За тэгэхээр энэ Т ялгалын нөхцөл, энэ Т ялгалын нөхцөл, энэ Т ялгалын нөхцөл. Тэгэхээр бид бүхэн одоо бүгд ойлголттой болсон. Нэр үгээс нь салангад өчтэй гэдэг ойлгосон. За сумын арслан. За арслан гэдэг үгийг хараарай. Арслан гэдэг. Арслан гэдэг. Энд нэг зүйлийг харахад яг кирилл бичгээр байдаг. Яг тэр гэгүүлэгчүүд нь шууд ингэж адилхан тохирж бичигддэг тийм үг байгаа. Арслан гэдэг. За улуус уун өнөөдрийн одоо бидний одоо сүүлийн 2 дугаард үтсэн эс үсэг байж байна. Улс гэдгийг эс дэвсгэрлүүлдэг. Улсын сүр. Сүр. Улсын сүр. Араасуу гэж. За араасуу гэдэг маань энэ одоо гадаад үг шиг арга сонсогч байж магадгүй. Араасуу. За энэ бол арьс гэсэн үг. Арьс. Арьс гэсэн үг. За араасуу ноосуу. За тэгэхээр энд ингээд 2 гэж давхарлуулж ичдэг юм байна. Энийг чэйжлээрээ ноосуу. За арьс ноос эбесу уссуу. За энд ингээд арьс ноос гэсэн энэ холбоо хоршоо үг байна. Өвс ус гэсэн бас хоршоо хэлбэрээр бичигдсэн байна. Тийм учраас энэ төгс хэлбэрийг дуусчих юм бол энд ингээд цэгийг бол 2 туслаар тэмдэглэдэг гэдгийг бас сануулчээ. Өмнөх хичээлдэр үтсэн соёлын салбар. За энэ холбоо өгч соёл уун салбар. Салбар гэдэг. За энд нэг зүйлийг хараарай. Энэ буурыг. Энэ бол дагуур байна. Барбер гэдэг дагуурыг буурыг гэж бичнэ. За үйлдвэр гэж юм бол үйлдвэрээ, салбар гэж хүн салбарыг. За ингээд нийлбэр гэж бол нийлбүрээ гэх мэтэр. За бур бүр гэсэн энэ хэлбэрийг барбер гэдэг энэ хэлбэрийг буурыг бүрээ гэж бичдэг байх нь. За дараагийн үг бол машин. Машин тэрэгний машиныг одоо шууд байгаагаар нь чинь машин ун. За тэгвэл ун гэдгийг бол энэ утгад хэсэг байна. Ун гэдгийг одоо ингээд уу гэдэг энэ уугаар төгсгсөн байна. За тэгэхээр энэ морь ун, машин ун. За эднэр одоо бол энэ нөхцөлд бол унуу гэж бичдэг. Харин одоо тийм ээ унах, хазаах одоо ойчих гэдэг нь унаа гэдэг сүүлээр ингэж бичдэг. За тэгэхээр энэ машин ун гэдэг маань болохоор ямар нэг юмыг дээр нь сандайлан унахыг хэлж байгаа юм. Тэгэхээр машин унаа гэдэг бол яг тэр морь унахтай адилхан тэгж ундаг байх нь. За утасуу шира ном гэж. За утасны одоо лавлахны одоо шар ном гэж байдаг. За тэгвэл одоо энэ тэр шар гэдгийг бид мэдж байгаа. Өнгөний шарыг сэр гэж бичнэ. Шир гэж бичнэ. Тэгэхээр энэ бол өнгөний шар болно гэх. Эс үсэг маань байна. Иш үсэг болж байгаа хэлбэр нь утасны шар гэдэг. За бид одоо шашин гэдгийг бол одоо мэддэг болсон. Шашны ном. За ингээд энд ямар хэлбэрүүдийг авч үзв гэхээр бол өнгөрсөн одоо сүүлийн 2 дугаар дээр авч үзсэн эс иш үсгийг өгүүлбэрт орж байгаа. Тэр утга төсгээр нь холбоо өгөөдлөөр нь авч үзлээ. Та бүхэн энд кириллээр галгилсан байна. За энэ хэлбэрийг монголч руу буулгаарай. Учир нь яагаад энийг өгөөд байна гэхээр бол тухайн одоо үдсэн үсгийг нүдлэхэд өөрийнхөө мэддэг энэ дүрсэн дээрээсээ би одоо энэ шин сурж байгаа дүрсээ адилхан болгож чадж гэнэ үгүй гэдгээр олон дахин хийж дадлага хийх юм бол та илүү хурдан сайн сурах болно. Ингээд өнөөдрийн хичээл үгээр өндөрлөж байна.